Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Эрдэнэс Монгол компани харьяа Эрдэнэс Монгол үйлдвэрлэлийн технологийн парк компани за Монгол Рос Ветмед төрийн өмчт үйлдвэрийн газар хамтраад баруун дээр үйлдвэрлэлийн технологийн парк хөтөлбөрийг бий болгож батлуулаад ингээ хэрэгжүүлэх зарим ажлууд нь хэрэгжүүлэх шатанда явж байна. За үйлдвэрлэлийн технологийн паркт төлөвлөсөн ажлууд хэрэгжснээр за жилд 560 орчим сая долларын бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх ийм боломж гарах юм аа. Үйлдвэрлэлийн технологийн паркын үндсэн зорилго бол нэгдүгээрт баруун дээрийн уулын баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэж байгаа хайлуурж онцны баяжмлуудыг дахин боловсруулалтанд оруулж хайлуурын хүчээр захиурын бүтээгдэхүүн, захиур төмрийн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, за мөн ботор тус төрөлх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь төмрийн өдрийн баяжмлыг дахин боловсруулалтанд оруулж төмрийн хорголж үйлдвэрлэх зэрэг ийм ажлууд төлөвлөгдөд явж байна. Баруун дээрийн уулын баяжуулах үйлдвэрт дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатанд эсвэл ингээд эхлээд хэрэгжээд явж байна. За хамгийн нэгдүгээрт баруун дээрийн дулааны станцыг дулааны цахилгаан станц болгох хөтөлбөр. За энэ хөтөлбөр хэрэгжснээс нийт 12 мегаваттын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц баригдана. Ингэснээр баруун дээр уулын баяжуулах үйлдвэрийн дотоодын цахилгааны хэрэглээг бүрэн хангах ийм боломжтой болно. За энэ нэг төсөл. За хоёрдугаар төсөл нь төмрийн өдрийн баяжмлыг дахин боловсруулалтанд оруулж төмрийн хорголж 200 мянган тонн хорголж үйлдвэрлэх энэ хөтөлбөр байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаад үйлдвэрийн төсөл өөрөөр хэлбэл проект зураг төслийн ажил хийгдэх тендер нь зарлагдаад явж байна. Дараачийн төсөл бол мөн баруун дээрийн уулын баяжуулалт үйлдвэрлэж байгаа хайлуурж онцны баяжмлыг дахин боловсруулалтанд оруулж хайлуурж онцны бүтээгдэхүүн бий болгох энэ төсөл байгаа. Үүний тулд жилд 350 орчим мянган тонн хайлуурж онцны баяжмал үйлдвэрлэх дэлхийн стандартын шаардлага хангасан ийм баяжмал үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах төсөл бий. За энэ төслийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэлийн тендер шалгаруулалт зарлагдаад явж байна. За ингэснээр бид нар жилдээ 350 мянган тонн баяжмал үйлдвэрлэх ийм боломжтой. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.